За тэтгэврийн зээлийг яагаад бууруулах боломжтой вэ гэхээр тэтгэврийн зээл бол ямар ч эрсдэлгүй, хоцрогдолгүй Монгол төр гэж байгаа бол тэтгэврээ яг цаг хугацаанд нь л тавьдаг. Тэгэхээр банкудаасаа бас асуусан. Та нарт одоо энэ тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ямар нэгэн татгалзах зүйл байна уу гэсэн татгалзах зүйл байхгүй. Бид нэр Монгол банкнаас тогтоож байгаа бодлогын хүү дээрээ өөрийн банкныхаа гарч байгаа тейлрийн цалин, байрны дулаан, цахилгаан, түрээсийн хөлс ингээд зардлаа нэмэл ахмадуудаа нийгмийн хариуцлагын хүрээнд зээлийг хамгийн бага хэмжээнд гаргаж өгье. Гагцхүү энэ тэтгэврийн зээл гэдгийг улс төржүүлээд нэг сайд гарч ирэхлээрээ нэг бодлого за бас нэг засгийн газар гарч ирэхлээрээ өөр бодлого хэрэгжүүлж явсаар байжгаад ахмадууд маань 12 сар, 24 сар, 36 сарын аливаар нь зээлэх юм. Хүүн хэд байх юм гэдэг нь тодорхойгүй ингэж явсаар байжгаад одоо манай ахмадууд цаашдаа ер нь энэ тэтгэврийн зээлээр яаж авахаач мэдхээ болцсон байж байгаа. Банкуд ч бас одоо энэ тодорхойгүй системээс одоо залхах маягтай. Тэгэхээр нь ер нь энийг хуульчлая. Хуульчлаад бодлогын хүү дээр нэмэх нь банкны зардал гэдэг хамгийн бага хүүгээр тогтооё гэдэг энэ хуулийг санаачлаа явсан. За банкуд маань бол бүгдээрээ дэмжиж байгаа. Ахмадуудтайхаа төлөөлөлтөд уулзсан. Ахмадууд маань одоо бараг он дамжиж гадаа згсэж шүү дээ. Тэгээд анх згсэхэд нь яг энэ өрөөнд авч хүлээж уулзсан. За энэ дээр тэтгэврийн зээлийн асуудал дээр бүгдээрээ санаа нэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийг эсэргүүцэх одоо банкны салбарын ч алга байна. Ахмадууд маань ч хүлээлттэй байна. Тэгэхээр одоо энэ засгийн газар маань бас дэмжиж явна гэдэгт найдаж байгаа. Банкуд одоо хүлээн зөвшөөрсөн байхад яагаад засгийн газраас буцаад байгаа юм бол буцаас нь одоо тэр шалтгаан нь бол банкны өмнөөс хариулсан байлээ. За одоо ингээд тэтгэврийн зээлийн хүүг ингээд бууруулах юм бол банкны одоо үйл ажиллагааны зардал өснө. Одоо ийм нэмэгдэнэ гэдэг. Банкных нь одоо 4 том банк дөрвөлээ бид нар хамгийн бага дээр барихад бэлэн байна. Бид нар зардлаа өсгөхгүй гэсэн хүсэлт санал нь надад бичгээр ирсэн байж дээ. Тэгтэл хэрэгжлэх газар маань банкны өмнөөс хариулаад байдаг. Тэгэхээр энийг ямар ч байсан их л ойлгомжгүй татгалзал гэж бодож байна. Ахмадуудын ер нь тэтгэврийг нэмэх бололцоо ер нь байдаг юм болов уу? Одоо ганцхан тоог л харах хэрэгтэй. Бид нар тэтгэвэр 500 мянга байхад улсын төсөв одоо байгаагаас 4 дахин бага байсан байхгүй юу? За улсын төсөв 4 дахин томрлоо. Тэтгэвэр цалин уулын тэр хэмжээнд л томрох хэвээр. За тэгэхээр энэ зөрүү хаашаа явчихад байна гэдгийг энэ төсвөөс харах юм бол бид нэр дэндүү том төртөө болчихжээ. Дэндүү олон төрлийн албан хаагч нарыг цалинжуулж, нам дагаж ажлын байр бий болгосоор байжгаад дэмий ажлын байруудыг зөндөө их бий болгожээ. 226,800 төрлийн албан хаагч нар байна. За энэ дээр дүн шинжилгээ хийгээд өнөөдөр 21-р зуунд ийм Монголиа дээр 1260 төрийн үйлчлэгийг захимжуулсан байна. Хүний оролцоогүй болгосон байна. Төр нийтдээ нэг 2-3 мянган үйлчлэгээ үзүүлдэг баг. За тэрнийхээ талыг захимжуулчаад хүний оролцоогүй болгочоод тахад яагаад хүнийх нь тоон өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа? Уул нь эсрэгээр буурах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ одоо нам дагсан, ажлын байр хий хоосон, ажлын байр бий болгодог. Одоо намд зүтгэсэн, намыг ялуулсан хүмүүст төсвийн мөнгөөр ингэж одоо дэмий зүгээр ингээд урамшуул маягаар өгч идэг. Энэ тогтолцооноос бид нэр салж чадах юм бол төсөв маань хэмнэгдэнэ. Энэ төсвийн хэмнэлтийн зөрүүгээр бид нэр ахмадуудыгаа, эмч багш нарыгаа хангалттай цалинжуулаад явах боломжтой.